Улсын их хурлын гишүүн бүрийн туяагаас тодруулах мэдээллийг хүргэх гэж байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа, өдрийн мэнд хүргэе. Энэ чуулга уулзалтын ач холбогдлыг та юу гэж үнэлж байна? За энэ чуулга уулзалт манай улсад одоо 4 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Алтад амлсан энэ доктортой хөгжлийн яриа хэлцэл Монгол улс бол бас энэ доктортой хөгжлийн үзэл баримтлалын үнийг хэрэгжүүлэх 2030 он хүртэл бас тодорхой үүрэг бас хүлээж аваад яг энэ одоо хэрэгжүүлэх ёстой тодорхой заалтууд дээр хэрэгжилтэд хангах, үнэлэх яг одоо технологийн шинжилэлтэй улс орнуудын барьж байгаа бодлоготой холбоотойгоор хэрхэн яаж энэ хэрэгжилт гүйцэтгэлийг хангахад одоо ямар сэдв дээр анхаарч ажиллах вэ гэдэг олон асуудлуудаа хэлэлцэж өөрчлөлтүүдэд ярьдаг юм цаг хугацаа л да. Тэгээд энэ удаагийнх бол 17 дугаар одоо доктортой хөгжлийн 17 дугаар зорилтын асуудлаар бас ярилцж байгаа. Тэгээд энэ хүрээнд газрын аврал элементийг за мөн газрын хаврт одоо тий чухал ашигт малтмал гэж бид нар ярьдаг тий газрын аврал болон одоо бусад ямар ашигт малтмалууд чухал гэж үзэх юм тэрний бодлогыг хэрхэн яаж тодорхойлж доктортой хөгжлийн хүрээнд авч явах вэ? Нөгөө талдаа хэмэл оюун ухаан бол өнөөдөр улс орны хөгжлийн одоо хөдөлгөгч хүч гол хэрэгсэл болж байна. Хүний амьдралын энгийн хэрэглэнээс эхлээд шийдвэр гаргах төвшөнд бүхэл процессыг хэлбэрчлэх энэ ажилд бол хэмэл оюун ухааны одоо хурдыг ашиглаж илүү их өндөр бүтээмжтэй ажиллах боломж байгаа үед бид яаж үүнийг одоо нэвтрүүлэх ёстой юм бэ гэдэг дээр мөн доктортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд энэ эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн манлайлал чухал байна. Тэгээд энэ асуудал дээр бас хэлцэж ярилцъя гэдэг ийм үзэл баримтлалаар одоо явж байна. Тэгээд миний хувьд бол эмэгтэйчүүдийн одоо манлайлал, эмэгтэйчүүдийн чадварчуулах асуудал дээр өнөөдөр яг энэ хэсэг дээр бас илтгэл тавьж үзэл бодлоо илэрхийлж хилцүүлэхэд оролцохоор байгаа. Монгол улсын хувьд энэ чуулганыг одоо 4 дахь удаа зохион байгуулж байна. Тэгэхээр өмнөх уулзалтуудын үр дүнгээс харахад ер нь энэ одоо чуулга уулзалтаар олон улсын эрдэмтэд, профессорууд за мөн одоо төр хувийн хвшил ингээд олон талын хамтын ажиллагааг одоо хамруулж ирсэн юм өргөн цар хүрээтэй хурал болж явж байна. Тэгэхээр энэ хурлын ер нь үр дүн улс орнуудын төрийн бодлогод хэр одоо очиж үр дүнгээ өгч байна вэ? Өнгөрсөн удаагийн одоо манай зохион байгуулагдсан урлуудаар мөн ялгаагүй эмэгтэйчүүдийн гендерийн эрхийн асуудлыг шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг ярьж ирсэн. Олон одоо талаас энэ хэлцээрийн хүрээнд ч бас өөр олон одоо хүчин зүйлийн хүрээнд ч яг энэ асуудлууд яригдчихсэн. Өнөөдөр бид яг энэ цаг хугацаанд бол тодорхой архиц амжилтыг яг эмэгтэйчүүдийн оролцоог хангах чиглэлээр бол гаргад явж байгаа. Тэгээ миний хувьд өнөөдөр онцлог сэдэв бол за оролцоог бид нар хангалаа. За энэ оролцож байгаа байдлыг нөлөөлөх болгоё. Оролцоог нөлөөл болгоё. Төлөөлж орж ирлээ, төлөөллийг нөлөөл болгоё гэдэг энэ зарчмыг гаргаж тавих агуулгаар бас ярианыхаа сэдвийг одоо бэлтжээд байж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог хангая. За манай эмэгтэйчүүд хүн амын 51%, за сонгуульд оролцдог насны хүн амын 52% эмэгтэйчүүд байдаг. За гэтэл боловсрол эрүүл мэндийн салбарын суурийг авч явж байдаг. Харин яг шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй бага байна. Ер нь шийдвэр гаргах төвшөнд одоо доктортой бодлого хэрэгжүүлээ, илүү их нийгэмд хүрсэн, амьдралд нийцсэн, засаглалын ил тод байдлыг хангасан шийдвэр гаргая гэвэл энэ гендерийн харьцааг хангах ёстой юм а. Энэ аль нэг ямар нэгэн эмэгтэй хүнийг гэдэг юм уу, ямар нэгэн хүүсийг эжилдэх юм уу давуу байлгах тухайн асуудал биш юм а. Эргээд гаргасан шийдвэр нь амьдралд хүрдэг, нийцдэг, тэгш байдлыг хангадаг, энэ одоо ил тод байдлын зарчмыг хангадаг ийм байдал нь одоо нотлогдоод байна. Судалгаа тооцоолоор олон улсын байгууллагуудын хийж байгаа судалгаа тооцоолоор нотлогдоод байна. Тийм учраас эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшөнд хэрхэн яаж бэлтгэж тэднийг оролцуулах ёстой юм бэ гэдэг дээр бас санаа бодлого уулзахаар одоо бэлдсэн байгаа. За тэгээд өнөөдөр бол бид нэр одоо парламентын төвшөнд гэхэд за одоо 5 намын 32 эмэгтэй гишүүн, 25% эмэгтэйчүүд байна. За энэ бол парламентод одоо эмэгтэйчүүдийн төлөөлж байгаагаараа бусад улс орнуудтай, Азийн улс орнуудтай дээгүүр орж ийнө гэдэг ийм статистик дүн байгаа. Яг энэ үзүүлэлтээр бол бид нар бас эмэгтэйчүүдийн улс төрдөх оролцоогоор нэлээд дэш олон байр агсан. Гэхдээ за төлөөлөд орж ирж байгаа гишүүд маань яг бүрэн одоо нөлөөллийг шийдвэр гаргах төвшин нөлөөллийг үзүүлж чадж гэнэ үгүй юу? Нөлөөлөхийн тулд эмэгтэйчүүдэд ямар шалгуур, ямар хүчин зүйл гарч байгаа юм бэ? Тэр нь өнөөдөр төлөөлөд ороод ирсэн эмэгтэйчүүдийн ур чадвараас хамаарат байгаа юм уу? Эсвэл эрх зүйн орчин, нийгмийн хүлээж авах, нийгмийн сэтгэл зүйн нөлөө байдал нөгөө хүний дадлаг туршлага энэ юмтай уялд альнаас нь хамгийн их хамаарч байгаа юм бэ гэдэг дээр бид нар анализ хийх хэрэгтэй мэл.
сонгогдоод гараад ирсэн одоо иргэдийн төлөөлөлд ороод ирсэн эмэгтэйчүүд маань үйл ажиллагаанд илүү их нөлөө үзүүлэхийн тулд эмэгтэйчүүдийн хэлж байгаа ярьж байгааг хүлээн зөвшөөрдөг, ойлгодог, эмэгтэй хүн гэдэг талаас нь биш, мэрэгжлийн боловсон хүчин хэлж ярьж гэнэ гэдэг талаас нь дүгндэг, сэтгэл зүй нийгмийн болоод энэ төр засгийн удирдлагууд, шийдвэр гаргах төвшний удирдлагуудын сэтгэл зүйн одоо нөлөө бас их чухал байдаг юм байна. Олон улсад шинэ асуудал яригддаг юм байна. За мөн одоо хууль эрх зүйн орчин хэрхэн яаж бүрдэж энд хангаж чадчихна гэдэг асуудлууд яригддаг юм байна. За яг одоо сонгогдож орж ирсэн эмэгтэйчүүд өөрсдөө одоо улс төрд явах хэмжээнд тэр төвшөнд явах хэмжээндээ бэлтгэгдсэн дадлаг, туршлага энэ ур чадвар нь мэрэгжил нь одоо хангалттай байна уу юу гэдэг ийм хүчин зүйлүүдийг бас бид нар анхаарах ёстой байна гэдэг дээр л одоо өнөөдрийн хэлцүүлэг өрнөх болов гэж бодож байна. Стэнфордын их сургууль, за тэгээд Америк хятадын шинжлэх ухааны академийн одоо эрдэмтэн судлаачид бас энэ удаагийн чуулганд оролцож штэ тий. Тэгэхээр эдний хувьд одоо энэ гадаад амнасан улс орнуудынхаа дундаа Монгол улсын хувьд одоо эмэгтэйчүүдийн манлайл тал дээрээ туршлага судлах гэдэг юм уу те эрдэмтдийн одоо судалгаанаас илүү үр дүнтэй цаашдаа манайх бас ингээд авч хэрэгжүүлэх боломжтой ийм санаачлалуудыг энэ чуулганы үеэр ярьж гин үү одоо хамгийн ихний нээлтийн үг болоод бусад одоо эрдэмтэн судлаачдын хэлцүүлгүүдээс ер нь ямар туршлагыг авах боломжтой энэ талаар юу яригдж байна? Тэгэхээр одоо яг манай яг эмэгтэйчүүдтэй холбоотой хэсэг бол харах эхлэх байна. Тэгэхээр бусад салбарын хэлцүүлгүүд явж байна. Тэгэхээр яг энэ эмэгтэйчүүдтэй холбоотой, эмэгтэйчүүдийг чадваржуулахтай холбоотой асуудлууд яригдахаар бас одоо бусад оролцогчд маань Стэнфордынхан маань за мөн одоо бусад одоо төлөөлж орж ирж байгаа бусад орны оролцогчдоос ямар байр суурь илэрхийлэхийг тэр үед бас харж ярилцсан зүйтэй байх. Ер нь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлдэг арга хэлбэрүүд бол бас одоо хэд хэдэн юм судалгааны төвшөнд энэ нь илүү их үр дүнтэй юм а. Ялангуяа эмэгтэйчүүдээ үе шаттайгаар бэлтгэх асуудал дээр менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ илүү одоо өөрийнхөө мэрэгжлийн төвшөнд нь мэрэгжлийн суурьа бэлдээд явж явах цаг хугацаанаас нь эхлээд бэлтгэв. Октоудаа одоо 10 жилийн бидний ерөнхий боловсрол гэж ярьдаг. Энэ цаг үеэс нь өөрийгөө илэрхийлэх, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх гэдэг агуулгаар нь бэлдэх, үзэл бодлоо илэрхийлэх байдлаар нь бэлдэх гэдэг. Гэхдээ эмэгтэйчүүдийг чадваржуулж бэлтгэх асуудал шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоо гэдэг бол зөвхөн улс төрөөр хязгаарлагдахгүй бүхий салбар, бүхий л төвшөнд энэ яригдах ёстой. Тийм учраас яг энэ асуудал дээр бол одоо илүү их тийм манай Монгол улсын хувьд бол улс төрийн хувьд илүү их туршлагыг бас хараад багш байна. Тэгвэл нийгмийн салбар дээр гүйцэтгэлийн төвшөнд өндөр байгаа болохоос биш бас яг шийдвэр гаргах төвшөнд бол харьцангуй эмэгтэйчүүд бас төдийлөн орж ирж чадахгүй байгаа нь бидний бас сул тал байгаа. Тэр мэдээж энийг айл айлын ярилцъя гэж бодож байна тий. За танд баярлалаа мэдээлэл өгсөнд. За баярлалаа.